Дөө. Лавров. Хөдөө сайн өргөд гүгээчтэй. Өтгөр гэж. Нэг нь агаар бохирдуулж хлаа. За, яриха болоод хамраараа амьсгалцгаа. Ямар хамраараа вэ нөхөр төрүүчээ? Нэг нь хиймийн дайралт хийж байна шүү дээ. Гүдөө хийм бэ? Тэрний уг нь Папазогл. Би буруугүй. Зүгээр хийгээл гаргасан. Дуулуу. Өвсгнөөс өөр юм гарах биш. Бигээ их минь. Сая л нэг санаа намарсан байх. Бүр нүд хорсож шүү. Папазогл. Чамд Женевийн гэрээгээр хориглох хэрэгтэй байж. Нөхөр төрүүчээ бүгдээрээ гуй. Арай зугаатай штэ. Зүүнээс гэлс. Зүүнээс гэлс гэсэн команд өгсөн шүү. Эвтэж. 40 м болох. Одоо инээдтэй байх болно. Найруулагч Сергей Орланов, зурагч Фёдор Красноперов, кинозохиолыг бичсэн Леонид Купридо, Александр Буленко, Сергей Олехник, Александр Тыкин. Гол дүрд Борис Щербаков, Ольга Фадеева, Роман Мадьянов, Алексей Маклаков, Иван Маховиков, Александр Ломарев, Алексей Ашурков, Мария Аронова, Игнатий Акрачков. Дурудит. Сэрэг Эрс 2 3 дугаар анги. Соколов Дууцсан уу? Димэ дуудсан. Ороод ийшээ суу. Суу. Тэгэхээр энэ одоо тэргүүн шугамч нь Соколов. Энэ чиний Аков. Суу. Харж бай. Энд торгон савих. Товч мовч вэ. Энд нь багаж хэрэгсэл. Хаана гэдгийг ойлгов. Энд цайны бүх юм байгаа. Ханд, сахар. Ойлголоо. Тэгэхээр сард 2 удаа цай авч бай. Ер нь Вакутагинаас авсан дээр дээ. Би дандаа авдгийн. Яадгийн болж байгаа юм чинь харин энд болохоор цаас хайж энд нь чаавс цав дуусчихч. Та нар лав төсөөлөгчгүй. Өглөөний дасгалд гарахгүй яасан? Жижүүрд гарахад бэлдэж байна нөхөр төсөлөгчөө. Жижүүрийн үргийг цээжэлсэн үү? Яг тийм. Лавров. Жишээ авъя. Ангид гадны хүн нэвтэрсэн үед та яах вэ? Зогсоогоод ирсэн зорилгыг асуул. Зогсохгүй л яах вэ? Ротын жижүүрийг дуудана. Тэгсэн ч гэсэн зогсохгүй бол яах вэ? Хоёр дахь жижүүрийг дуудаад хамтын хүчээр зөрчигчийг зогсооно. Хэрвээ цаашаа яваад байх юм бол яах вэ? Тэгвэл тэр терминатор. Май. Ав. Санаж яв, Соколов. Нүдний сүсгээ шиг нандинаж яв. За Соколов, чи одоо жинхэнэ яр боллоо. Их сайн. Эзэм штэ. Баяр та. Өө, Ирам. Хаагуур л яваад байна да. Монголыг орсон. Монголыг орох цаг бол мундахгүй. Харин муу дэд хурандаа нөхрөөгээд штаб руу шагаах зав чамд алгуу. За гэртээ хангалттай л хамт байдаг штэ. Энийг цаандаа идэрэ. Шанцтай юу? Дуртай гэж яана би.
Баярлалаа. Баярлалаа. Ира минь баярлалаа. Баярлалаа. Витя яагаад байгаа юм бэ? Яасан бэ? Нөхөр чинь ингэх хэрэгтэй шүү дээ. Цэргүүд ороод ирнэ штэ. Цэргүүд орж ирсэн шиг л гараад явна биз? Анги. Надад толгойтой өснөөс их ажил байна. Яах гэсэн? Би яах гэсэн гэж юу? Ингэхэд өнөөдөр би чинь ямар байна? Яасан? Зүгээр л бид оройжин гэртээ суугаад л уйтгартай байна гэдэг болохоор чинь гадуур нэг жаахан гардаг юм уу гэж бодсон юм. Ирэм сонсооч дээ. Кино үзье л да. 18-аас доош насны хүүхдэд 20-той. Тийм муухай кинонд би дургүй. Юу н муухай гэж. Хүний сэтгэхүйг сэргээдэг юм шүү дээ. Ирэм чи эмч хүн. Энийг ойлгох ёстой шүү дээ. Витя. Юу? Витя өнөөдөр яагаад ч чадахгүй нэ. Өнөөдөр юу тэмтэй? Би чам тайлбарласан штэ. Чи ир хүн ойлгох ёстой. Ирэм дээ. Би ир хүн гэдэгт л хамаг хэрэг байгаа юм да. Тэр чин сард 20 хоног үргэлжлэх ямар ч боломжгүй би ойлгож байна да. Би чамаа гуйж ин Витя. Намайг битгий эвгүй байдалд оруулаа л да. За болий. Өршөөгөр намайг. Хүлээж л бай. Тим өдрүүд байдаг гэдэг л дээ. Хамгийн харамсалтай нь Ирэм нь тим шөнүүд ч бас байдаг. Үнсий. Нярав бахархмаар сонсогдож байна. Тийм ээ. Хөөх. За, Энэ альчурыг би явнаа. наатах хаал да. Зүгээрээ. Бараг ширэн гутал байна. Сокол, энийг би авчи. Миний төвчнүүд юу ч хөл ичгсэн. Энээс 10-ыг авнаа. Одоо бойлдоо залуусаа. Би ажилдаа тасаадах юм. Өнөөдөр анхны өдөр шүү дээ. Эхнийхээ өдөр ингэж нарилж байгаа юм чинь цаашдаа бүр яах юм болоо? Ой, Сокол, чи альбан тушаал авсан юм уу? Авсаа. Тэгээд хаавал угаах хэрэгтэй шүү дээ. За, Кабано. Цаана 2 дахь сургуулийг татта. За, алив. Хатако. Хатако. Би нөхөр уранда. Хатако. Яагаад манай штабын гадаа тас харанхуй байгаа юм бэ? Гү дандаа л юм байсан шүү дээ нөхөр уранда. Тэгвэл муу байж. Том гэрлөлөг. Гүйцэтгэе. Том гэрэл үлгий. Маргааш өглөө үлгэнэ. Тэр гэрэл чинь маргааш өглөө хинт хэрэгтэй юм бэ? 15 минутын дараа энд өдөр шиг гэрэлтэй байх ёстой шүү. Ойлгов уу? Тэгвэл нөхөр уранда захилгаан чи хэрэгтэй шүү дээ. Загилгаанч нар яах юм? Чи сэрэг залгуурт хийж чаддгүй юм уу? Хурдан том гэрэл тавь. Мэдлээ. Одоо л нэг ном ёсоор алдхаач байна да. Алзуух, аж ахуйд өөрийн хүнтэй боллоо. Хүссэн хоолой дуртай газар идэн дээ. Наадах чинь болох нь уу? Дахиад 15 минут. Юу вэ? Өглөө бол төлөх юм байна л да. Эч хөдөлгөр гэж. Өнөөдөр ховын ус буцалгаад усанд орё гэж бодсон юмсан. Маршийн дараа орох хэрэгтэй. Яах юм? Маргааш бүгд орно шүү дээ. Ахлагч намайг маргааш хот руу цавуунд явуулна. Цавуун доо. Хэнийг наах нь? Варкаго. Хүнийг хүндэлнэ гэж. Хүссэн үедээ хотороод. Бид ч ямар тийм заяатай биш те. Тийм шүү. Хүүтэн усанд л орох болж те. Буцлагч нь таг дүлийн юм байна. Тэгвэл хүчтэй юм бодож олноо. За тэгэхээр шүдэн зөө нү?
Чи наана хилээ болтол нухах юм бэ? Дууслаа. Наадах чинь унчих юм биш үсттэй аа? Унахгүй дээ нөхөр урандаа. Би төмөр уцаар ороож байна. Унна гэж байхгүй. Хааш нь чиглэлгүй. Зам руу юу? Үгүй зам руу хэрэггүй. Нүүдг ялбана. Жохон тийш нь чиглэл. Хувийн ус хэдийн хугацаанд туслах юм? За бодоод үзье. Стакан ус 30 секунд бодлоо. 1 литр 5 стакан. Хувийн ус 10 литр болно. За тэгэхээр 50 стакан гэсэн үг. Тэгээд 25-аас 30 минут болгох. Идүүчгүй, дутуучгүй. Чи ер нь өнөөдөр унтах үнэ үгүй юу? Хадаков. Хадаков. Босоо нөхөр урандаа. Асааж болно. Хадаков. Чи цод ялгадгүй юм уу? Би хурандаа биш, дэд хурандаа болохыг харахгүй байна уу чи? Миний буруу. Зүгээр л дэд хурандаа байгаа газар хурандаа байдаг. Би тэгж боддог. Би тэгж боддог гинэ. За. Их сайн байна. Тэнд юу хийснэ чинь хараадах юм. Явж асаа. Болж гин үү? Би жижигүр солих хэвээр. Гүнкөө битгий дүнгэн. Захилгааны засварчид ганцхан удаа алддаг гэж захилгаан чинь ярьдаг юм та. Хадаков чи хаана? Би энд нөхөр дэд хурандаа. Чи юу хийчих вэ? Эргүү мал минь. Юу хийчих вэ? Гэхдээ тэнд чинь 3 фазтай залгуур байсан шүү дээ. Би гарын түлхсэн чинь л Гарын түлхсэн чинь чи штабын тогийг тасалчихлаа. Бушууган захилгаан чи одоод ир. тийм үү? 5 дугаар ротын Кривошины урд нь захилгаан ч байсан. Тэр халагчсан. Шинэгүй ирүүлээгүй. Одоо би хаанаас олох юм? Мөндө. За яасан гүлээ бэ? Одоо захилгаан чи юу гэх юм? Бүх гал хамгаалагчийг шалгаад ирье гэж байна. Энд нэг гадарлаа харагдсан шүдэн зурдаа. Яасан бэ? Яах? Шатсан юм алга. Тэгээд юунд байгаа юм? Учир нь анги гэрэлгүй болчихж. Чиж сайхан усан дарлаа доос авах. Одоо би яасан юм гэж? Маргааш зүгтлээ дэглүүлнэ дээ. Хин дэглүүлнэ гэж? Харин та нар биш, ороотын жижигүрийг хэмх дэглүүлнэ. Юунаас айсан юм бэ? Хинч мэдэхгүй. Бид ямар хошуу хүрэх биш. Гол нь аппаратыг устгах хэрэгтэй. Бабазог. Чи яагаад энэ зогсож байгаа? Ороотын жижигүрийн зогс гэсэн. Ямар учраас? Тохиоллын оронд Тохиол ажиллах байгаа мó? яг тийм. Гэрэл алга болсон.
Яахаараа тэгдэг? Чид насахгүй байгаа. Чид нү? Солих юм биш үү? Соколов. Ир хаван. Ямар ир? Энэ ерөөсөө орж ирээгүй гэх нү тийм үү Соколов? Яалаа гэж орсон. Орсон юм уу? Тэгээд ир хаван. Миний энд бүтэн хайрцаг ир байсан. Ойлгож байна уу? Бүтэн хайрцаг шүү. Хаван Энд биш үү? хаана? Энэ Оо, ир. Юу юм бол доо гэж бодож байлаа. Энд бүтэн хайрцаг ир байсан. Ойлгов уу? Юус байсан чинь ягаад чим долоохон үлчиж. За Соколов, үннээ хэл навш минь. Бүр иймдээ тулаа юу чи? Залуус та нар ус услах гээ юу? Үнэн үү? яагаад ус гэж зүгээр галах чинь? Бид тэр ирийг Тэгээд тэгээд яасан юм бэ? яагаад шууд ус буслах гээд байгаа юм бэ? Чи их инээдтэй хөө юм Соколов, тийм үү? Чи яасан инээдтэй юм бэ, Соколов? Манай цахилгаан алга яагаад хогийн савнд тасалж тайрсан утаснууд байгаа юм бэ? Яагаад гэж асууж байна, Соколов? Одоо хүнний хэлгэж байна шүү. Эсвэл хорондоо брожинд мэддэх юм уу? Тийм үү? Бид залгач чамжаагүй шүү дээ. Залгаж амжаагүй юм биз дээ. Мондог юм аа. Гэхдээ яагаад чим ангид тог алга? За Соколов. Чи нярвын ажлыг буруу юмнаас нь эхэлж байна да. Ганцхан шөнө өнгөрөхөд ир байхгүй. Тог таслаад. Бас дээр нь ус босгогч эвдэрсэн. Босгогч яагаад эвдэрсэн гэж? Яагаад гэвэл энэ ажиллахгүй байна. Ойлгов уу? Гэхдээ тоог байхгүй шүү дээ. Чи тийм ухаантай юм уу Соколов? Одоохон аж ахуйн өрөөнд очиод эвхдэг шат бах хоёр хурдхан аваад ир. Бидлээ. Зогс. Бах битгий ав. Би чамд итгэхгүй байна Соколов. Яв. Алив зэрэг хаалгаа онгодох. Юу болоод байгаа юм бэ? Өөрсдөө танилцуулна уу? Сонс зэрэг минь. Танаа ингэ тог байгаа юу? Байхгүй. За тэр бид тогтоо болох гэж ирсэн. Алив онгодох. Чигүүр юмтай шалгуулна уу? Гэж зэрэг. Уруулаар минь унш. Бид захилгаанчд байна. Ойлгож байна уу? Чигүүр юмтай шалгуулна уу? Тийм ээ. Та нарын албач хүнд юм аа. Инээдтэй хүмүүс юм Колия. Бид тог авчирч байхад эднэр эсэргүүцээд байдаг. За алив Соколов минь. Урд нь бид физикийн онлыг үзчихээс. Харин одоо практик дээр суудлах болно. Засчих юм бол юу ч болоогүй юм шиг байна. Ойлгов уу? Сокол болгоомжтой байгаарай. Бууч хөлмөд шүү. За яаж байна? Холболт нь зүгээр л ах шиг байна. За юу болж байна Шматко? Үзчил байна хөрдөө турандаа. За яагаад тургаараа загнаад байна? Үгүй. Наад зэрэг чинь учир нь олдг юм. Тэгээд яасан байна? Холболт нь бүтэн. Трансформатор дээр хүчтэй байхгүй болохоор шугамдаа байгаа хэл та. Шугамдаа. Шугамдаа гинэ. Реле тусгаарлагчтай байвал яана? Ямар реле? Тэгэхээр Шматко мэрэгжилтнээ аваад хуарандаа оч. За аливдаач минь. Реле байх ёсгүй шүү дээ. Тэгэхээр командлагчаа шуудхан тохирчих юм. Нэг бол бид ажиллана. Бид нэр танкнд чинь суух гэж зүтгэдэггүй шүү дээ. Ажилцгаа нөхөд захилгаанчтай. Гэхдээ 50 шүү. Ингэхэд манай ангид танк байхгүй. За. За яасан байна?
Тийм ээ. Биш ээ. Смальков. Ков. Тийм ээ. Эхний үсэг нь С. Сэргэ. Шмаль биш ээ. Смаль. Тийм ээ. Смальков. Зөөлний тэмдэгтэй. Үгүй дээ үгүй. Санаа зовлтгүй. Нөхөр төслөгч харьцаг зөвшөөрнө үү? Харьц. Нөхөр төслөгч яагаад харуулын дараагаар ротын захирагчийг тавьсан юм? Уг нь та гарах хэрэгтэй үстэй. Мэдгүй туршлага дутна гэж үзсэн байх. Гэтэ би цэргийн сургууль 300 доо харуул гарсан л да. Тог тасарсан явдалтай холбоотой байж мэдэх юм л да. Нөхөр төслөгч тоог тасарсан үед дөрмийн дагуу яах ёстой вэ? Мэдгүй. Нөхөр төслөгч та чинь дөрмөө мэддэг юм уу да? Яагаад? Та өөрөө дөнгөсөө мэдэхгүй гэсэн шүү дээ. Гэхдээ би ангийн хэмжээнд муухай байхад юу хийхийг мэднэ. Наалив шүүр авцгаа. Нөхөр төслөгч яаж авах юм бэ? Сангийн өрөө халттай байгаа шүү дээ. Соклоо хаавь. Ахлагчтай нэг газар байгаа хаа. Мухлаг орсон байх нь. Тэр нэг даруухан дууд. Нөхөр төслөгч би өглөөний дасгал дээр хөлөө болгож гисэн. Кабанов. За яах вэ? Тэгвэл гүнко. Чи яв. Албаас хугацаагаар болохгүй шүү дээ. Юу гинэ? Йоо өглөөнөөс хойш яг энд хатгаад байгаамаа. Одоо ч гэсэн хатгаад л байна. Ээжтэй цагаа бичдэг чинь билүү? За. Дайч гинж байна уу? Нөхөр төслөгч энэ хүнд муу байхад та Тохуурхаж байна. За ингээд командлагч. Энд ойлгох юм алга. Бүх холболч зэвэрч гэж. Тэнд шалах хэрэгтэй те. үгүй тийшээ болохгүй. Тэнд зэвсгийн агуулга байгаа. Надад зэвсгийх байна уу, хүнсдийх байна уу огт бодоггүй. Гэхдээ тэгээд холболтыг засах юм уу гүм үү? Ингийн иргэд тийшээ нэвтэрч болохгүй чи ойлгож байна уу? Болохгүй л тэр л үстэй. Тоггүй сууж байхгүй юу? Явъя голья. Хүлээж байна уу нөхөр захиргаанчтай? Тайван байцгаа. Өчрийг нь олъё л доо. Ингүүл өөр хэрэг шүү. Би дуудахгүй ах юм да. 10 минут хагтал болно. 10 минут болно өстэй. Командлагч газар дээр нь үзчихэж болно. Намайг командлагч гэх хэрэггүй. Нэг бол Виктор Романович эсвэл нөхөр дэд хурандаа гэ. Таны хэлснээр бол яа нөхөр командлагч. Зогс. Хэн бэ? Харуулын дарга Ахмад Зөбөв байна. Зогс. Хэн гинэ? Үгүй чи одоо сохор юм уу? Би Ахмад Зөбөв байна. Харуулын дарга. Зогс. Уудаг шүү. Хэвдээд Ой, папа зогл. Чи биднийг танихгүй байна уу? Үдээ. Би таныг таньж байна. Харин тэр чинь хин? сургууль хүмүүжлийн асуудыг хариуцсан ангийн захирагчийн орлогч байна. Вэ. Би таныг ч гэсэн таньсан. Тэр цаадах чи хин бэ? Энэ захиргаанч та. Хэн гинэ? Цахилгаанчд. Сэргэ ангид тог байхгүй ойлгож байна уу? Бид агуулгын холболтыг шалгах хэрэгтэй байна. Ойлгоо чи. Тэгвэл ор. Өмнө. Хэвдээд. Бабазогл. Чи автомата хамгаалагч дээр нь тавьчихгүй юу? Зөв. Наадха дээш нь гүйц тат. Зөв. Ахамда. Ингээд хэн энэ илжгийг харуул гаргасан юм бэ? Дүрмэт мэдэхгүй байж таа эн чинь. Нөхөрдөө турандаа аяар гинтээ. Энэ их гомдомтой юм аа. Юу гинэ? Энэ харуулыг Нөхөрдөө турандаа би танаас гуй. тэгэхээр энэ Бабазоглыг харуулаас буулгах хэрэгтэй. Буусныхаа дараа манай өрөөнд ороод ир. Хүмүн. За юу ойлгосноо? За. Ахмадтайгаа хамт. Харин одоо бууга
харуулын дараад өгчихгүй юу? Яах юм? Зэвсгээ өг. Харуулын дараа миний өрөөнд цуг орж ирэн шүү. Ойлгов уу? Мэдлээ нөхөрдөө турандаа. Өрөөнд чинь. Явцгаая. Папа зоогл. Хараал идэх гэж. Надад хэлээч командлагч. Танайхан бүгд ийм зэрлэг юм уу? Эсвэл тэр ганцаараа тийм юм уу? Айлын хүүхдүүд адилгүй гэдэг. Нас залуу цус шингэн байна. За, энэ. Тийм дээ. Биднийг эргээд гарахад бас нэг нас залуу цус шингэн өвсөн дундаас будчих юм биш үү? Буудахгүй энд ганцхан харуул байдаг юм. Ганцхан гинэ. Ганцхан. Тэр зөв шүү. Сайн хэрэг. Сайн байна. Командлагч. Энэ хайрцагт юу байгаа вэ? Бөмбөгөө, сум уу? Хайрцагт байгаа юм толгойч нь хөрөхгүй. Урдгаад үз. Трансформаторт л байгаа юм шиг байна да. За тийм бол хурдан эндэс гарыг. Миний араас. Яв. Баярлалаа. Зүгээрээ хүмүүн. Нөхөр дэслэгч ээ. Зарим гэдэггүй. Юу нэ? Идэхгүй. Зүгээр дээ үнэгүй өгч байгаа юм. Гүдэ баярлаа. Би бүр цаадаа Авчхаа тэнгэр минь. Манад муудчих юм чинь. яагаад мууддаг гэж? Манай хөлдөгч ажиллахгүй байгаа юм. Нэг л гунигтаа суугаад байх юм. Зарим гэдчихвэл хөгжигч юм билүү? Баярлаа. Гарцааг үнийг юм болж тийм үү? За. Павла Теренцич загнуулаа юу? Манай ангийн захирагч ширүү мөртлөө муу сандгүй энгийн нэгэн ир хүн шүү. Би хэнд загнуулаагүй. Би муу офицер. Та юу ярина вэ? Ойлгож байна уу? Би бүрэлдэхүүний ячаалагтаа захирч чаддаггүй. Намайг зогс гэхээр тэд нар тэр таач гэсэн доогуулж л байна. Юу гэж? Би таныг зарим идэд хоолоогоо жоохон сөөхөрн. Тэднийг нэг сайн захирна гэж бодож байд. Зайлах идчих. Идэт. За. Би нэг л шалчииччихтэй. Нууцлаа. Ийм юм байх штэ. Бүх юм болоод өнгөрнө. Та айл ороох уу? 2 дугаар. Юу гэж? Цэцгээ авчрах уу? Бас л гашилчтэй. Гашлахж яах юм? Демпинг болохгүй. Юу гэнэ? Демпинг. Өрсөлдөгчдтэйгээ уралдахын тулд сонирхлыг эрс нэмэгдүүлэх зорилгоор хиймлэр үнийг буулгах гэсэн үг байхгүй юу? Энд ямар өрсөлдөгчд байх вэ тэнгэр минь? Гэхдээ демпинг чинь туршиж болох юм байна. Ангийн тог тасарсан шалтгааныг олж мэдсэн үү? Үгүй дээ, харамсалтай нь олж мэдээгүй. Мэргэжлэнүүд ирсэн одоо үзэж байгаа. Тэр мэргэжлүүдийг хэн зэвсгийн агуулгад оруулсан юм бэ? Би оруулсан. Нөгөө хурандаа би өөрөө хариуцсан. Дэрэгдэн байсан юм шүү би. Дээд хурандаа. Та туршлагатай офицер шүү дээ. Гэтэл гадны хүн хамгаалж байгаа объект дээр чинь байна шүү дээ. Нөхөр хурандаа. Тэнд 10 минут байсан. Штабд ганц компьютер ажиллахгүй байна. Хөгжил дэвшлийн төлөө тэгсэн юм. Хачин хүмүүс байна дээ. Хөлснөх юм уу? Яалаа гэж дээ. Би улсын байгууллага руу ирсэн. 20 минутын дараа л ирсэн. Үнэн байж. Үнэ? Улсын хул сайн л байна. Бакутагийн. Би Чи юу хийгээл байна да? энэ Ойлгомжтой. Бүх хүний шүл сурсаад байсан юм аа.
Миний ходооч сонгол зоод сууж байлаа. Тэгвэл сайхан шорлог болох нь дээ. Сайхан шорлог гинэ. Хизэнээс манайх шорлог хийдэг болов. Цахилгаан биш ажиллахгүй байгаа шүү дээ. Тэгээд Тэгэл галдарч чадахгүй юу? энэ юу юм? Хольцоо. Тийм ээ. Хятад будаа. Нэг сайн байна. Бакутагийн. Энийг авлаа. Нөхөр ахлагч. Надад ярих гэдэг байвал яриад өгнө шүү Бакутагийн. Хэдэн минутын дараа хооллох юм? 5 минут. 5 минут. 5 минут гэдэг чинь их үү багоо? Сонсооч. Бакутагийн сайн сэдсэн байх шүү. Би бараг 1 жил шорлог гэдэггүй. Тэгээ чи хэнийг эзэн гэх гэ? Би хотод байхдаа идсэн. За мэдүүлэл баг хийгээрэй. Хөөе би ойлгосонгүй. Ингээд болоо юу? Болоо. Байж. Өнөөдөр 2 дэвтэл өгөх ёстой штэ. Харин тийм. Бокотогийн дэвтэл бол будаа, талах, гурил тэгээ жоохон махал гэсэн шүү дээ. Будаа байна, талах байна, мах байна юм чи. За залуусаа дараа нь мухлаг орчих юм. Ямар мөнгөөр орох юм? Өнөөдөр 70% хөнгөлт үзүүлж байгаа. Наадах чи юу? Трансмоторыг бид авч явнаа. Ороож дуустал гэрэлгүй сууж дээ. Тэгээд хэдий боллоо арах юм? Командлагч та харж байгаа үст. Энэ чинь угаалгын машины хөдөлгөөр биш. 3 өдөр болох хаа да. За гэхдээ хичээвэл Хичээлээ гэхэд 2 өдөр. чиний л төлөө шүү дээ. Чиний төлөө. За. Нөхөр уранда зөвшөөрнө үү? За, чамд юу хэрэгтэй юм? Энэ лаг хаан тавих уу? Юу нлаа? Юу шамран бэ? Энэ нөхөр дэд урандагийн тушаалаар тог дахиад 2 өдөр ирэхгүй гэсэн. Эдгэнэ. 2 өдөр? Наана тав. Явж болно. Зөбө. Намайг анхаарлаа сонс. Харуулын хүчийг нэмэгдүүлэхэд тушааж байна. Одоохон. Тэгэхээр бас стакантайгаас 7-ог 2 зармиг 5 цөцгөө өгчихгүй юу? Аль ротих болоод ийм үнсэлэн байгаа билээ? 2 дугаар рот. 2 дугаар рот уу? 2 дугаар ротын өнөөдөр зармиг 30 өрөвдийн үнэтэй. Яахаараа 30 гэж юу гэсэн үг? Үнд орчихгүй юу? Урд нь 3 рубль байсан шүү дээ. Токиогийн бирждэр үн унаад байна. Авах юм уу? Эвелина Георгиевна. Өнөөдөр 4 сарын 1 биш шүү дээ. Зөв үү? Би ч бас 4 дугаар сарын 1 гэж бодохгүй байна. Харин би та нарыг яагаад хүнд оромжилох юм бол гэж бодож байна. Хэнийг вэ? Одоо харин намайг мангартуулахгүй шүү. Одоо хэрэггүй. За ёо. Эвелина Георгиевна. Та яг хэнийг хэлсэн бэ? Би танаас салаан даргаыг хэлж байна. Ангид ирээд 2-7 хонооч хүү байхдаа та нар хүнээр тоглож байх гэж. Та нар энд байна уу? Нөхөр дэслэгч. Бид чөлөө цагаараа яваа штэ. За, та хоёр хурд очиж зэвсэг ав. Юу болсон юм бэ нөхөр дэслэгч? Харуулын хүчийг нэмэгдүүлж байна. Ангид хэрэгчийн тушаал. Уушуул. Та нар сонсохгүй байна уу? Гүүгээд марш. Гүйцэтгэе. Сайн байна уу, Смолков дэслэгч? Харуул хийх дүрмийг мэддэггүй бол гартаа автомат барих хэрэггүй. Тийм үү ахмада? Яг тийм нөхөр дэд туранда. Тэр Бабазоглоос бусд нь дүрмээ мэднэ гэж найдаж байна. Яг тийм. Би шалгасан. Бүгдийг шалгасан. Тийм үү? Офицер ойртоход өөрийгөө танилцуулах ёстой байдгийн зэрэг. 2 дугаар цэгийн харуул байлагч Кабанов. Санж байна. За Кабанов өөргөө мэдчих авсан уу? Яг тийм. Анхны өдөр аль хаагаагүй. За тэгвэл харуулын шавгарын өндөр хэд байдгийг хэлээд тэгэж.
Тэр чинь юу тэр чинь гэж. Дөрмийн хэддүгээр хуудсанд харуулын үүрэг байдаг юм бэ? Хуудс. Ахамда, танай цэргүүд чинь дүлий юм уу? Яагаад дандаа дахиж асуудаг юм? Учир нь бол ёо. Үүргээ би мэднэ. Хуудсын сайн санахгүй байна. Сонирхолтой юм. Хуудсын санахгүй яаж үүргээ мэдчих авсан юм? Та бүслэхийнээс доогуур зөхөж байна нөхөртэй торнда. Хэн бас жагсаал яриад байна? Баг түрүүч мэдвэдэв. Мэдвэдэв. Тэгэхээр чи харуулын туслах байх нэ? Яг тийм. Тэгвэл надад хэлээд харуулын туслахаа. Харуулд гарах үед харуул байхгүй байх тохиолдол байдгүй. Огтхон ч үгүй. Харуулыг 24 цаг халж сольдог. Харин чи юу гэх вэ? Харуулын дарга Байдгүй нөхөр хорондоо. Хэрвээ харуул алагдаагүй шүү дээ. сайн бодож үзвэл харин би байдаг гэдгийг бат чадна шүү. Мэдвэдэв. Чи мананаас харуулын цэг дээр ирээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Харуулын илтгэлийг сонсдог. Зөв. Дараа нь яадаг вэ? Харуул халаагаа өгдөг. Тийм ээ. Харуул халаагаа өглөө гэж хэлмэгц. Харуул биш болдг юм. Үнэн үү Мэдвэдэв? Тийм ээ. Манаач харуулын цэгийг хүлээж авлаа гэж хэлээгүй байхад харуул биш байдаг юм. Яг тэрхүү хоромд харуул цэг дээр байдаггүй. Ахамда, цэргүүдтэйгээ дөрмөн сайн судалж үзтээ. Тэнд бүгд бичээстэй байгаа. Ахамда. Тэгээд яаж судлах юм бэ нөхөртэй торнда? Удахгүй харанхуй болно тог байхгүй шүү дээ. Ахмад зөв бүү. Танай баг төрүүч нар манааны байранд тусдаа цахилгаан үүсгэр байгааг ч мэддэггүй юм байна. Сонсол цогл. Манаач цэгийг хүлээж авлаа гэхэд бүх юм зүгээр байх уу? Хэрвээ манаач халааг авлаа гэх мөчид цэг дээр 2 харуул байна гэсэн үг. Нөгөөх нь өгөөг юм чинь. Тэгвэл 2 нь ганцаас дээр үсттэй. 2 байх ёсгүй. Ганцхан чивэд 2 шиг онцгой тохиолдол болно. Яадагч байсан тэр дүрм гэж хэзүү хийд юм аа да. Өчнөө удаа алба хааж байгаа хэрнээ огт ойлгохгүй. Ой. Чи нанаа юу хийж байгаа юм бэ? Чамд ямар хамаатай? Наад удас чинь цэргийн ангид очдгийг. Очдөг байсан юм аа. Юун очдөг байсан гэж. Алив буугаад. Мөн задрах нэ. Дарагч болдоо. Бууг шилсэн шүү. Анги цогл. Чи өнөөдөр Монголд цөцгийдсэн үү? Үгүй. Жигнэмиг идэж шүүс уусан. Юу гэж? Тэр цөцгийнээс болоод гидс бадлаад байх шиг. Тэгээ чи яах гэж манад гарсан? Манад гарах гээгүй л дээ. Одоо тэсгээс өөр яах вэ? Би цахилгаан чинь гэдэг үү шүү дээ. Цахилгаан чи та нарын дэндүү олширч шүү. Юу олширч гэж? Дүүргийн хэмжээд ганцхан бий л байдаг. Танайд 5 минут болох байх гэтэл хамаг уцаа чинь тасалж гэж. Чөтгөр гэж. Чи одоо наад буугаад алт хийгээч. Баг зараа. Өглөө яриад 20 минутын дараа цахилгаанчид ирээд манай трансформаторыг аваад явсан шүү дээ. Юуны чи 20 минут. Ямар усад амьдарч байгаагаа мэдж гүн үү? Ажил барагддаггүй болохоор би захиалгаар 1 хоногийн дараа очдог. Тэгээд чи трансформатор салгаж авахын тулд зөвшөөрөл хэрэгтэй шүү дээ. За ах минь. Тэгэхээр та хэн трансформатор бэлгээснийг мэдэх юм алга та.
Ой Сокол, яг одоо гарах нэ. Хийснэ Кабанов цагийн дараа халаатай. Би цагийн дотор өхнэ. За Сокол, би гялцуучих л та. Манан дээр болохгүй. Тэгвэл манан дээр өмдөндөө тавьж болох уу? Сокол, тэгэлдээ. Би яах ёстой бэ? Чи баг дарга аглах цолтой. Байлдагч үйлдэлээ дандаа аглах цолтой хүнийхтэй зохицуулж явах ёстой шүү дээ. Ингэж дуулдаг ви. Юуны чинь дуулгаа хулгайч тэрмөө мухалгийг дэлбэлчих юмсан. Хөөе Сокол, чамд цаас байна уу? Майк чинь богино юм уу? Баг чинь ханж байна уу чиний? Алив. Гарч идэн авсан уу? Авсаа. Тэгэхээр вэ штэ. Бүгдийг нэг цагт хамжуулна. Сандарч тавьжилгүй. Хордон хийшүү. Эхлээд хайрцагнуудыг хашааруу чирээд дараа нь чи машина төхүүл мэдвүү. Тэгээд гүцээ ойлгоо. Ойлголоо. Тэнгэр бурхан ивэг. Богинав. Зэрэг хаалгаа онгойлго. Чи өнөөдөр хоолоо идээгүй мөн хүмүүс аа? Аль хордлаач. Дахин мэндэлсэн юм шиг л байна. Сонсоо Сокол, хэрвээ хин энд байна? Хөөе, Кузьма. Харуулын дарга Ахмад Зүүбов сонсож байна. Яг тийм нөхөр хурандаа. Тийм ээ, цэгүүдийн хүчийг нэмэгдүүлсэн. Яг тийм. Анхаарал сэрэмжтэй байлгая. Ангийн захирагч ярьлаа. Санаа зовж байна. Хайрцгаа тав. Хайрцгаа тав гэсэн шүү. Бас автоматик. Автоматик ч бас тавиа. Юундаа тосоод байгаа юм бэ? Хоншороо газарт. Энэ дүрм чинь залхуутай юм байна нөхөр ахмадаа. Мэдээж адал явдал биш юм чинь. Адал явдлаас ялгаатай нь Медведев мөр болгоно нь цусаар бичигдсэн юм. Хоншороо газарт гэж байна шүү. Хоёулын чинь шүршээд хайчихсан шүү. Медведев чи сонссон уу? Яг тийм. Хоёрдугаар цэг байх шиг байна. Өтөгээ юундаа суугаад байгаа юм бэ? Төгшүүр зарлаач. Анги. Зэрэгц. Ном хүн. Очигдэр 2 дугаар ороод тэн цэргийн сонор сэрэмжтэй байсны ачаар айрмын зэр зэвсэг сумыг хулгайлахыг оролдсон гэм тэрэгтнүүдийг баривчилсан. Тэднийг зогсоогоогүй бол гэм зэмгүй хүмүүс хохирох байсан. Гэм тэрэгтнүүд мэдүүлэг өгч байгаа. Тийм учраас цэргийн үүргээ гүйцэтгэж байхдаа эр зэрэг гаргасан байлдагчийг миний тушаалаар За Сокол, чи яаж байна да? Зүгээрээ. Мөрд чи яачихсан юм?
Бородины тушаал арал эр зэрэг баатарлаг үлсийн төлөө. Одоо тэгэхээр манай ороод 2 баг даргатай болсон. Хөөе. Эр цоргийн чи өвсөн дундаас олоогүй вэ? Чимэг байгаа ч дээ. Одоо би баатар болсон. Үнэн хэрэгтэй бид баатрууд. Надад бас чөлөө өгсөн. Харин надад Чамд ч бас. Нутг руу маань талархлын захиа явуулсан. Ээж яаж барилахыг төсөөлж гэнэ үү? энэ ч одоо юу гэсэв? Өвсөн дутгнаа гаргаж угаад нь чөлөө өгөөд харин нөгөөд нь За болдоо согл. Битгий санаа зов. Маа, аль мэд. баярлаа. Гомдлох хэрэггүй. Хөөе, Кабано. Үнэн дээр чамд манан дээр амар байсан уу? Үгүй. Ойлгомжтой шүү дээ. Айх юм ямар байсан биш. Чи тэрнийг өвсөнд орчихсон юм чинь. Нойтой хамаа юм даа чи. За. Дараа чи удаа чи ихлээл хүндрээрээ заа юу. Би үзүүлж байна. Зөвшөөрнө нөхөр ахмадаа. Ороо. Нөхөр ахмадаа. Би цэргүүдийн хувийн хэргийг үзлээ л дээ. Сайн л байна. Тэгээд Нестер хөгжмийн сургууль төгссөнийг олж мэдлээ. Их сайн. Бүр онц дүнтэй төгсөж. 2 дахин сайн байна. Хийлийн ангид байж Тэрний төлөө баярлж байна. Тэгээд юу гэж? юу гэж. Бид авиасыг ашиглаж болно шүү дээ. Тийм үү? Тэгээд хаана? Буудлагын тал байдуу? Би яагаад буудлагын талбайд эргэж? Хуаран цэргүүдэд тоглож болно шүү дээ. Хуаранг янзлж цэвэрлсэн үү? Тэгсэн. Энэ хичнээн олзур хууштай завшаан болохыг та төсөөлж байна уу? Автоматуудаа цэвэрлсэн үү? Яг тийм. Та төсөөлөд үсттэй. Хуаранд хэрэггүй юм байна. Клуб дээр баг. Тэн төгөл дөр хур байгаа. Бид хоёр хоршиж болно. Чи жигсаалын төлөвлөгөөг бичсэн үү? Бичээг байгаа. Та бодоод үзтээ. Цэргүүдийг их урлагтай танилцуулах сайхан боломж. Смальков. Чиний үндсэн үүрэг бол цэргүүдийг жигсаалаар алхах, урлагт сургах. Ойлгов уу? Цэрэг эрэс 2. 4-р анги. Хөөе Нестров. Чи хөгжмийн сургууль төгссөн гэлөө? Тийм ээ, хийлийн анги төгссөн. Харин би төгөл дөр хуурын ангид байсан. Шалгалтын дээр юу тоглосон? Сибилиус, найрал хөгжмөнтэй хамт тоглох хийлийн концерт. Хүндхэн бүтээл шүү. Харин би сарны санаат. Санаж байна. Арай тийм биш энэ хөрдөслөгч. Нестров. Би Чи дууссан уу? Бас дуулахтайгаа шальяапин чинь. Аль хурдлаа. Бас бүх хаалга бариулыг цэвэрлэх ёстой шүү. Уучлаарай нөхөрдөслөгч. Нестров бит хоёр бүгдийг цэвэрлсэн байх ёстой юм аа. зүгээр. Хийцгээ. За варья. Гэхдээ 19-нд би бүтэн өдөр чиний мэдлэлт шүү дээ. Нэр нөө. Над чөлөө өгсөн. Тэр чинь хэд өдөр илээ? Ямар хамаатай. Гүйгүй бүтэн сайн бол парк явж болно. Бүх тоглоом нь ажилдаг байхгүй юу? Одоо хүүзэдгий. За 19. Хөөе, яг бүтэн сайн биш. Али да би хараадах юм. Энд чи ямар сони юм бэ? Битүү цоолчихсон. Яг шүүрэн шанах шиг. Аримд алба хаас өдөр болгоно зүүгээр цоолдог уламжлалтай байдаг юм л т. Зарим нэг нь зурж дардаг, харин би бол цоолдог юм. Нөх холон байх тусмал халагдах өдөр ойртож байна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Уйтгартай уламжлал байна. Яагаад? Амьдарч өнгөрөөсөн өдрүүдэд өгөөсгөж байгаа юм шиг. Энэ тухай чи харин бодож байгаагүй юм биш үү? Энэ яачихсан? Яагаад ч үдээ. Ойдлын машин цогчихсан.
Байж хурууны мөртэй адилхан. Юун хурууны мөр байх вэ? Хөдөлмөрийн хичээл дээр л. Болгоомжтой байгаарэ. Гаргүй болчихгүй. Тийм ихнэр над хэрэггүй шүү. Юу гэнэ? Хэрэггүй хинэгч битгий дууд. Надад хэлдэ байлдагч Лавров танаар отод байдгүй. Яг тийм. Тэр яагаад тариа хэлэхгүй байгаа юм? Бусд нь бүгд тариулчихад байгаад. Энэ миний мэдлээс авцсан хэрэгэ. Та түрүүчээс асуусан дээр баг. Түрүүч л мэднэ. Хаана байгаа юм? Ажихан өрөөнд нойл хийж байгаа. Юу хийж байгааг нэ? Би засч байгаа юм л да. Баярлалаа чамд. Зүгээрээ. Ямар нэгэн хэрэг гараа юу? Тийм ээ. Учир нь танаар отын байлдагч Лавров урдчин сэргийлэх тарай хэлгээгүй байна. Лавров одоо бэлтгэл сургуультай байгаа. Ирэхээр нь эмнэлгийн хэсэг дээр очих хэлчихье. Ойлголоо. Миша. Амьдрал ямар байна? Чи амьдралтай. Харин би алба хааж байгаа. Чи цол ахаад одоо төрүүч болжээ. Баг төрүүч. Танаа жижүүр нэг л алийг Алиа биш ээ, ухаантай. Миша. Хизээ нэгэн цагт би чамд бүгдийг тайлбарлаж чадах байх. Энд юуг нь тайлбарладаг? Бүх юм ойлгомжтой байх чинь. Хайр гэж юм байдгийг. Өнөөдөр нэг янз, маргааш бүр өөр. Зүрх сэтгэлийг ямар залах биш. Үгүй дээ, бүх юм тийм биш. Тэгээд ямар гэж? Өөр юм байна уу? Байхгүй. Гүйцэн юм шиг байна. За, ямар хэрэгээр явна да? Нөхөр хурандаа. Надад бие бүрэлдэхүүний амьдрал ахуйг сайжруулах санал байна. Тийм би. Манай бие бүрэлдэхүүн муу амьдрал гэж чи бодоо юу? Үгүй л дээ. Гэхдээ сайжруулж болох юм. Жишээ нь суугач. Жишээ нь манай родод хийл тоглодог байлдагч байдаг. Харин би төгөлдөр хуур тоглодог. Бид сонгодог хөгжмийн концерт тоглож болох юм. Хэнд тоглох гэж? Төгөлдөр хуур хийлтэй. Мэдээж цэргүүдэд л дээ. Болсон уу? Үгүй. Энэ бол тусдаа. Ер нь бол надад нэлээд хэдэн санал байна. Эхнийх нь ангид дүрс бичлэгийн камер авах хэрэгтэй. Дараа нь цэргүүдэд сайхан дурсамжуулдана. Бэлтгэл сургуульд буудлагыг аваад л. Тийм ээ. Манай Зевсгийн агуулх руу дайрсныг цааш нь бас радио тавьж өгч болно. Цагаан хоолой байгаа. DJ-нэр ангийн хамгийн сүүлийн ололт амжилтыг мэдээлж таны сүүлийн үеийн тушаалыг хүргэж дөрмийн хэсгээс танилцуулж бас хөгжмийн сургалт явуулж болох юм. Өршөөгөөрэ хэн миний тушаалыг хүргэнэ гинэ? Хөтлөгч л дөө. Дэслэгч. Би өөрөө тушаалаа хүргэж чадна.
Тэгж болно. Сонсоогүй хүн гарвал таны хоолойг радиогоор дуурайж болно шүү дээ. Дэслэгчээ. Ороодтой оч. Ороод руугаа явж үз. Мэдлээ. Нөхөр уранда. Дүрсвэслийн камера Явж болно. ядаж концерт тоглож болно үстэ. Чи сонсоогүй мó? Гүйцэтгэе. DJ гэж. Нэг аяганда 3 кофе чихэргүй. Зүрхчэнд дэлсэхгүй байц. Дэлчилвэг. Дахиад л цэргүүд үү? Юу, Паул Трентьевич. Ойлгомжтой. Тэгэхээр чамд кофе хэрэггүй. Зүгээр л тайвшир. Мэ. Зэнж болно л доо. Толгооноос л гаргаад хайчихгүй тэнгэр минь. Борозын сайн эр хүн. Орлол болчихно. Би чамд нэг юм хэлье. Хүнийг загнах албан тушаалтай юм чинь цаадах чинь. Гэхдээ би сайхан байлгах гэсэн. Цэргүүдэд хөгжим концерт гэж. Заримгаа идэ. Цэрэг өөрийн гоочилж байхад бас концерт тоглож өгнө гэж. Би жинхэнэ дарга дандаа үргэлж Чамайг хэн гэж дууддгийг жинхэнэ дарга. Валера Геннадьевич. Чи их сайхан сэтгэлтэй юм, Валерий Геннадьевич. Уучлаарай. Таныг хэн гэдгийг мэдж болохсон болов уу? Эвелина. Эвелина? Зүгээр л Эвелина. Эвелина. Наад хэлж танайд хамгийн үнэтэй уух юм юу вэ? Содтой крем баха. Нэг лонх өгч. Мэ. Хэд өгөх вэ? Яах юм бэ? Үгүй төлнө. 10 рубль. Энийг танд. За. Бори юу болсон? Би цайхан уулзсан шүү дээ. Би зүгээр л чамд анхааруулах гэсэн. Би шилжих гэж байгаа. Ойлгосонгүй. Юу нь шилжих? Хаашаа? Би найз бүсгүйтэйгээ өрөө хөлсөн. Байж да. Ямар өрөө? Зүгээр л нийтийн байранд дуу чимээ хэрүүл урвал гэдэл хэцүү юм. Хичээл хийж болохгүй. Аль хүлээж да. Ямар дуу чимээ вэ? Чам таалагддаг байсан шүү дээ. Урд нь тийм байсан. Одоо таалагдахгүй. За Варя, над руу хар л да. Тэнгэр минь бүх юм зүгээр дээ. Варя, над руу хар да. Чи худлаа ярьж чаддгүй шүү дээ. Алло, юу болсон нэр? Яасан бэ? За алло, битгүүл. Юу болсон юм бэ? Над яриач тий. Чамд ярмааргүй байсан. Зүгээр л юу л да. Би Яасан бэ? Юу болсон юм бэ? Чамайг хүн хоргоосон юм уу? Хин? чи тэрнийг мэдэхгүй нөгөө ангийнх. Чамд гар хүрсэн үү, тийм үү? Үгүй, оролцсон. Амар цаа үзүүлэхгүй байна. Чи сэтэ айсан юм аа? Гүзээ чи юу яриад байгаа юм бэ? За. Сүйд харгуугаа албааж байгаа гэж чи хэлсэн үү? Би хэлсэн. Юу гэж юм? Тэнийг юм чин алба хааж л байг гэсэн. Муу навш. Гарыг чинь бас тэр хөхрүүлсэн үү? Навшиг ална. Зөвшөөрнө нөхөр уранда. За, чамаар юу вэ? Паул Трентьевич. За, Би өнөөдөр соёлын арга хэмжээний төлөвлөгөөг тодрууллаа л да. тэгээд. Бид энэ сард заавалчгүй концерт зохион байгуулах хэрэгтэй байна. За, Би нэг Москвагийн хамт олныг олсон л доо. тэгээд. Тэд цэргийн ангиудаар тоглож байгаа юм байна. Үн хөлсөн ч гэсэн боломжийн эндээ байрлуулад л хоолчихно. Замын хөлс хүлийн авалтыг л даах болно. Тэгэхээр офицерууд даачхан гэж бодож байна. Тэгэхээр хэн офицеруудын гэрүүл гараа сунгах юм? За Паул Трентьевич, бус төвлбөр нь бүр дор штэ. Юу хамт олон бэлээ? Шилдэг дөрвөл билүү дөрвөлийн шилдэгчлөө. Гэхдээ та бүү санаа зов. Сайхан хүмүүс байлээ. Тэр pop биш. Жаад сонгодог хөгжим тоглодог юм. Бүх юм зүгээр. Майзара чи ангиж би тэдний сонгодог хөгжимгүй болчихноо. Паул Трентьевич, арга хэмжээгээ яах юм бэ? Би урьдчилаад ярь тохирчихсан шүү дээ. Тэгвэл яг бүрэн бүсэн татгалзчих.
Манай ангид сонгодог хөгжим тоглох хүн би. Нөхөр ахлагч зөвшөөрнө үү? Яасан бэ Соколов? Нөхөр ахлагч маргааш хотоос авах юм байгаа юу? Соколов. Манай ороодод хэрэггүй хүсэхгүй л гэдэг. Манай савн дуусчихсан. Даниэл ичдэр очиод авчихд л болно шүү дээ. Ариутгалын бодис ийм жоох үлдсэн шүү дээ. Сон Соколов. Чи яах гээд байна? Яах л гээд байна да? Нөхөр ахлагч би хот орох хэрэгтэй байна. Яах нь вэ? Би танд хэлж чадахгүй. Чадахгүй л эндээс яв. Алхаад марш. За. Нөхөр орондоо. Дислэгч Смалков таны тушаалаар ирлээ. Тэгэхээр ийм байна. Смалков. Би энд бодлоо л доо. Чиний дэмэрэл уран зөгнлөөс зарим нэг нь ашиглаж болох юм шиг байна. Тийм ээ нөхөр орондоо. Тийм шүү. Радио ашиглах санааг Тайвшир, тайван. Яарвал даарна. Радиоч нь хүлээж байг. Чи концертын тухай нэг юм ярьсан да. Юу санал болголоо да. сонгодог бүтээлийн концерт. Тийм ээ. Бетховны зөрчилдөн гайдны төгөлдөр хоор хийлийн 2 концерт глюк Тэр глүг хэрэггүй. Харин түрүүний гайд нь тийм ээ. Гайдны үзээд алд. Та ойлгохгүй нөхөр ахлагч. Найз өсгөөг маань нийтийн байранд нэг новш оролдоод байна. Юунд нь санаа зовсон юм бэ? Сайхан охин болохоор тэгж байгаа юм. Нөхөр ахлагч. Тэр бүсгүйг минь оролцсон шүү дээ. Яасан гинэ? Оролцсон. Оролцсон. Соколов би юу батсан гэж? Бидэнд савн илүүдэхгүй шүү. Яв Соколов. Яв. За. Крил. Албо? Аллаа. Гэхдээ энэ л байна да. Ядаж хийл угаан ямаа да. Нестер, чи гослол концерт тоглох болох нь дээ. Яагаад? Яагаад гэж шүү. Сонсол доо. Хөгжмийн зэмсгийг ийм болгочих гэж дээ. Соёлыг устгагчд. Түлхүүр байгаа юу? Түлхүүр байх нь ч байгаа. Хөглөгч л олдохгүй байх та. Нөхөр дэслэгч хөглөгчгүй болгочих болно шүү дээ. Би их сайн сонсголтой. Кирилл. Чи сууд хүм. Сууд Нестер. Танд баярлалаа нөхөр дэслэгч. Та ганцаараа гослол концерт тоглох байх гэж имэж байна. Тийм үү? Тийм. Яасан? Энийг хардаа. Соёлыг сөнөгчд. За. Сайн байна уу? Смалков нашир. Энд юу гэсэн байна гэж? Халуун цэгүүдэд ал пааж байгаа Америкийн цэргийн 90% нь наркологч эмчид хандхад хүрдэг байна. Навчнод уудаг л байна шүү дээ. Төсөлж байна уу? Орсууд л зад уудаг гэлцдэг. Эднийг хар л да. Сонсооч ахлагч. Надад ч бас тусламж хэрэгтэй байна л да. Наркологч эмчиг биш үү? Үгүй яалаа гэж дээ. Мэдээж үгүй. Танд чавхтас вэ юу? Юу? Чавхтасаа? Хэц болох нь үү? Үгүй дээ. Хийлэнд хийх гэсэн. Яан гинэ? Хийл хөгжим? Хийлэнд бол байхгүй Смалков. Бүх юм байгаа. Чи авч болно шүү. Гэхдээ гайтын юм шиг хийлийн чавхтас л байхгүй. Тэр л байхгүй байд юм да. Байзараас Смалков надад тайлбарлаач. Чамд ямар хэрэгтэй юм бэ? За. Юу? Зүгээр. Нэг арга хэмжээ тасалдах нь. Ойлгож байна. За. Хөөе, хүлээж бай. Тим юмд хэрэг болсон юм уу? Ир. Тэнд чи их сайхан хоолтой штэ. За. Тэгвэл битгий хоол. Хоолжчихсан. За тэгвэл тэр л үсттэй. Үгүй тэгээд маргааш болгочихж болохгүй юм уу? За. Сайн байна. За баяртай.
Баяртай. Та өнөөдөр нэг л гонигтай байх чинь нөхөртэй турандаа. Шинэ онгой сонсох уу? За. Тэгэхээр нэг ихнэр нөхөр хоёр амтны хүрээлэн дэртэл тарнаас сармагчин зогтсон гэсэн зарлал байж л дээ. Наашаа цаашаа гэж байтал сармагчин ань хоёрыг чиглээд гүүжгэн. Нөхөр нь нэг модон дээр, ихнэр нь хажуугийн модон дээр авираад гарч л дээ. Сармагчин ирээд үнэрлж угаад ихнэрийнх нь гарсан мод руу авирал. Ихнэр нь ваасия намайг авраарай. Энэ намайг хүчнэлээ гэж орилжээ. Гэтэл нөхөр нь одоо чи наадахтай толгоо өвж байна. Ажлаасаа их яарч ирлээ гэдгээ яар гэжээ. Инээдтэй биш үү? Инээдгүй байна. Чиний ханд шиг шин юм. Хуучин хандыг хэрэглэх хэрэггүй гэж хэд хэлэх юм бэ? Шинэ ханд ч дээ. Танил цаашаа. Хараал идсэн сармагчин. Аячка. Чи надад их хайртай юу? Дээдлэн хайрладаг. Чам шиг эмэгтэй өөр байхгүй. Гүдгээ яагаад энэ тухайга ярьдгүй? Яагаад ярьдгүй гэж? Дөнгөсөө ухаангүй дээдлэн хайрладаг гэсэн шүү дээ. Хэлсэн үү? Хэлсэн. Чам шиг өөр эмэгтэй байхгүй гэж хэлсэн үү? Хэлсэн. Тэгэл болоо шүү дээ. Гэхдээ би чамд хайртай гэж хэлээгүй. Уучлаарай Маша минь. Тэр тухай би хэлж чадахгүй байна. Яагаад тэр үлээ? Яагаад гэвэл Маша тэр тухай ярьдаггүй юм. Тэр талаар дуулдаг юм. Маша минь дуулдаг юм. За тэр. Чавхтас үртэл миний сэтгэлийн хүч чадлыг хэлсэнгүй шүү дээ. Хүлээж агараа би одоохон. Хайч хань вэ? Загас. Энэ биш юм. Хийлийн чавхтас байна. Хийлийнхээ. Тийм ээ. 10 жил болсон байх. Би тоглодог байсан. Би хараад хай. Тохирохгүй дээ. Тохирно Маша минь. Бүр яаж тохирно гэж? Юмд зэхээ юу? Саунд явнаа. Би үннээсээ ирж байна. Би ч бас. Дахиад хот уу? Дахиад доо гамшээ. Сүүлийн үед нэг л хачин болчиход шүү. Шудрыг саана байна. Царин баг дарга нар нь хот явж байхад зарим нь талбай сүрлээ зогсож байгаа юм. Үгүй дээ Кабанов. Бүх юм шудраг. Ангиас гардаг хүнд анги дээр ирдэг хүн байх ёстой. Шудрыг саана байна. Өглөө юм ойсон гэлөө. Тийм. Яга зах чинь хэртэй байгаа юм? Мэдгүй. Тэгвэл би мэдж байна. Үзүүгээ огт угаадгүй юм байна. Савн байхгүй шүү дээ. Одоо савндаад өгье л дөө. Яагаад хариулаагүй юм? Эмнэлгийн хэсгээс ирсэн. Хийх үеэр нь би өвчтэй байсан. Чи үргэлж өөрийгөө хаацалах юм аа лаврав. Хаацал хүшээ. Харин ч бодит шалтгаан нэ. Бодит шалтгаан чинь өөрийгөө өмөрхөөс ялгахдахгүй юм аа. Йоо, саунд чирлээ. 10 минут өгье. Цэвэрхэн үзүүлэлтээ гимшсэн сэтгэлдээ эмнэлгийн хэсэгт оч. Мэдвүү? Мэдлээ. За, хотод ямар вэ? Тажгүй. Варятай уулзсан уу? Үгүй хичээлтэй байгаа. Ууца. Энд ч одоо юу вэ? Зүгээр л нэг навшиг балвсан. Чи тэрнийг үү? Тэр чамайг үү? Чамайг л нүдчихсэн юм шиг байх юм. Ямар гэрээ? Ажилт нь ахицтай нь харагдаж байна. Яг тийм. Бүх юм тань хэлснээр болсон. Хаул тэрэн тэвж эхлээ загнаад дараа нь дуудаад хариуцлагатай даалгавар өгсөн.
Алив сууж би амттах юм уу би? Үгүй. Над заваалга. Би таныг концертэнд өрөх гэж л орж ирсэн Намаагүй. юм. Тийм ээ. Яг тийм. Тийм ээ. Маргааш манай клубт концерт. Гүлөвтөө Тийм ээ. Та ирэх үү? очлгүй яах вэ? Баярлалаа. Гүй хэн ирж байгаа юм? Очоод үзээрэй. Валера. Нимбэг. Ер нь бол ийм л. Гүү чи тэгээ тэрийг хуссан уу? Дөрүүлээ байсан гэж хэлээд байж тээ. Ардууд бүр задарч аль паажгаа бол тэнэг гэж үнэхээр хэлсэн юм уу? Үгүй ээ. Тэнийг юм бол хааж л вэ гэсэн юм л. Тэгээ яадаг юм? Би тэнд байсан ч болоосаа. За тавшраа. Надад нэг санаа байна. За залуусаа та нарын хэрэг байхгүй дээ. Энэ миний хэрэг шүү дээ. Би өөрөө тэдэнтэй уулзраа олноо. Андуурч байна Кузя. Одоо энэ чиний хэрэг биш. Сэргийн нэр хүндийг гутаасан явдал. Алив. Битгий хоцроороо. Кабано, хурдлаач. Юунда бэцэгнээд байгаа юм бэ? Алив. Кирилл. Чи мэдрэхгүй байна уу? Энд чинь сонгодог бүтээл. Өөр зөөлөн тоглох хэрэгтэй. Чимээг. Энд шалган өнгөрүүлэх байгаа. Бид баригдуул дэгдүүлэх байх та. Салгалаад байгаа бол хоорондоогаа уцаж болно шүү. Намайг хайн гэж удаа юу? Хаяр хайж. Хөөрөн дүүлэн За одоо нөө. Үгүй тэгээ цагдаа дуудахгүй юу? Цагдаа дууд гэж байна. Хаашаа ярьж байгааг мэдэж байна уу чи? Ямар зэргүүд? За. Юу гэж хашгирсан гинэ? 2 дугаар ороотын төлөө гинэ? Би ойлголоо. Өчрийг нь олно. Өчрийг нь олно гэж байна. За танхаа амтд. Ингэх гээд байсан юм аа та нар. Хөөе гүний. Чи юу гэж өрлөөд байсан бэ? Юу гэж орилсан? 2 дугаар отын талаар. Юу 2 дугаараад? Хинт гар талааснаа мэдж авах. Алив гүгэр. Яасан бэ? Би комендантын нармаг нээчих шиг болсон. Яаж байгаа юм бэ? Яах гэж урдаас арвасан? Алив хурдлаа. Ротин жижүүр хаана?
Амарч байгаа нөхөртэй турандаа би оронд нь байна. Амарч байгаа гинэ. Яг тийм. Рот бүгд байгаа юу? Яг тийм бүгд. Сайн бод зэрэг байна. Өгөх хариултаас чинь цаашдын алба чинь хамаарна шүү. Юугаа бодоход нөхөртэй турандаа энд бүгд байгаа шүү дээ. Бүгдэнд байгаа юу? Яг тийм бүгд. За яа. Гэрлээсаа. Рот сэрэж. Хоёрдугаар рот сэрэж. Хурдан жигс. Где вы были? 30 минутын өмнө хаана байсан? Унтаж байсан нөхөртэй турандаа. Спали? Ундаж байсан юм уу? А почему Төрүүч. Яагаад танай цэргүүд ховцтойгоо унтдаг юм? Ядарсан байлгүй дээ нөхөртэй турандаа. Буцаа тайлагч тэнхээгүй болтлоо. Тэнхээг үгнэ. Чи намайг тэнэг гэж бодож гинэ үү? Гараа урагшна. Үзлэгт бил. Кабанов. Соколов. Медведев. Гунько. Бус нь гараа болго. Энэ юу юм? Би зангидсан гаран дээр 33 удаа сүнэдэг. Тусгаагийнхны норм л доо. Тийм үү. За алив. Юу? Алив тусгаагийнхныг харуулад хаа. остальные Бусд нь бас ясан дээр ингэж сүнэдэг юм уу? $32, 33 болчихлоо. За тэгэхээр Медведев. Чи надад сүнэхаар ийм шалбархаа үлддэг гэж хэлэх гээд байгаа юм уу, тийм үү? Та өөрөө үзэлдээ нөхөртэй турандаа. Чи хаагуур зугаалаад байгаа юм бай зэслэгч. Ротод чинь юу болоод байгааг нь ойлгохгүй байхад та зугаалж байдаг. Бид клубт бэлтгэл хийсэн юм. Нөгөөдөр концерттэй шүү дээ. Танайхан энд концерт тоглочихсон. За тэгэхээр сүнэх сонирхолтой Кабанов, Соколов, Медведев, Гунько дөрөв дөрөвд хувцас өмсөд 10 минутын дараа миний өрөөний үдэн жагс. Бусд нь унтаж болно. Как думаете? Одоо яах вэ? Что теперь будет? Юу гэж бодож байна? Не знаю. Мэдхгүй. Но главное, Гол нь нэг л юм ярина шүү. следующий. Дараагийнх нь. Товарищ подполковник, Нөхөртэй турандаа ефрейтор, Багдраг Кабанов. проходи. За хор Багдраг Кабанов. Присаживайся. Наашаа суу. Ну давай. За яриад бай. Юу ярих юм? Рассказывай, как, Орноос яаж унснаа яар. как ударил. Яаж шүүгээ мөргснөө? Давай, я. Гэ би бичи. Тэгээгүй нөхөртэй турандаа би орноос унаагүй юм л да. Өө тийм үү? Не падай, Орноос унаагүй. все падают. Бүгд унсан харин чи унаагүй. Ну и что за... Тэгэд яагаад нүд чинь хавдаад улаа ачсан байгаа юм? Би жорлон шалны модон дээр гიშгчихсэн юм аа. Шалны мод гинэ? Шалны мод. Жорлон дөө. Жорлонд.
Удаа модоо. Ерөөсөө бодоогүй. Гიშгчгсэн тэгэл юм болсон. Тэгвэл надад тайлбарлаач Кабано. Яаж яваад Гүнка та хоёр нэг шалны модон дээр гიშгдэг байна? Тэр урд нь гიშгчгсэн болов уу? Гүү эсвэл дараа нь юм болов? За тэгэхээр навчнууд минь. Намайг та нартай тоглож байна гэж бодоо юу? Танил цаашаа. Бүгдийг чинь сахилах тийм шүү. Одоо ч өнгөр бололтой. За тэгэхээр одоо бүгд амарцгаа. Харин маргааш энэ хорвоод мэндэлсэндээ харамсах болно. Тушаа дийлүүлээч. Хурдл. Ямар нэг юм болоо юу? Хүнд өдөр байлаа. Их ядарлаа. За хамтдаа да. Ира. Би энэ амьдралд нэг л буруу юм хийгээд байх шиг. Үгүй дээ. Чи зүгээр л ядарч. Зүгээр л ядарсан байна. Ира, дэргэд минь хэвтээч. Зүгээр л хэвт. Нөгөрдөө туранда харуул гарах хугацаанд Болно. Их сайн зэрэг байна. Албаа сайн хааж байна. Амрыг ирэх нөхөрдөд Шматко. Гү чи одоо хүртэл яагаад ахлах чивэр байгаа юм бэ? Хизээ дэслэгчийг угаах уу? Үгүй юу Халив Николаевич. Гүй бидний чинь ухаантай офицерууд их хэрэгтэй байна шүү дээ. Нөхөр уранда намайг жижүүрлэх хугацаанд Орхи. Сайхан харагдж байна Хадаков. Чи чөлөө авдаг удсан уу? ерөөсөө чөлөө авч байгаагүй нөхөрдөө туранда. Энэ ч муу шүү.
Зүгээрээ гол нь албаа сайн хаа. Бүх юм болно. Маа энийг ав. Чөлөө биш ч гэсэн амттай юм шүү. Тийм ээ. Сокловыг түргэн над дээр дууд. Яг тийм. За. Нөхөр дэд хуранда Багдаар Соколов таны тушаалаар ирлээ. Суулаа Соклов. Кузма, би бүгдийг мэднэ гэж чамтай нэг удаа ярилцсан баха. Баг бахтаа бүгдийг мэдмээр байна. Телесэд төл үздэг байсан уу? Тэр чинь миний тухай. За тэгээ бүсгүй чинь ямар байна да? Ямар бүсгүй? Өмнө чинь дэд хурандаа суугаад адилхан баяа гэж байхад чи яаж байна? Сүйд бүсгүй чинь нийтийн байранд амьдрдгийг би сайн мэднэ. Кузма, гэхдээ ингэж болохгүй үстэй. Миний зүв үстэй. Энд ч одоо юу гэсэн үг вэ? Зодоон зохион хийгээд л. Та нарын зол болоход нөгөө баатрууд чинь өргөдөл гаргасангүй. Бүгдээр аль дугуун дээрээс унсан гин. Юу гэсэн үг вэ? Кузма, надаас юм нуугаад байхад би туйлын дургүй. Ингэсэн тэгсэн гэдэл шууд хэлчихэж болохгүй байна уу? Чи бүсгүнхэн нэр нүрийг хамгаалж чадсан? Оронд нь орноос унсан шалны мод гэж зохиогоод л. Нөхөр дэд хуранда та ойлгоорой. Би бүгдийг маш сайн ойлгож байна. Бид бүгд л найз бүсгүйтэй шүү дээ. Эцсийн эцэдгэвэл бид бүгд ирчүүд. Чамайг ойлгоход зовлонгүй, Соклов. Би ойлгож чадна. Харин өршөөн гэвэл намайг уучлаарай. Нөхөр дэслэгч дахиад хэдэн тойрог үлдсэн бэ? 20 тойрог. Хөнхрүүс дарчлааж байна да. Зүгээрээ гайг өнгөрсөндөө талархах ёстой шүү. Намайг уучлаарай. Тэр таны юу юм? Юу? Эхэнд? Юу гэнэ? Дэслэгч Смолкова таны юу юм бэ гэж байна. Эвелина, надтай хамт яваамаа. Тантай юу? Надтай. За тэр харав. Ийм арга хэмжээг би ойлгож байна. Гэтэл Колобков Москвагаас хүмүүс ирж ангиудаар тоглох ёстой гэж байдаг. Эднэр л тойрон аялах ёстой шүү дээ. Дуугаа идэж болохгүй юу? Уучлаарай. Сонсож таашаал аваарай. Ашаа чи саяараа юу? Уучлаарай, Паул Терентьевич. Батлан хамгаалахын сайд байсан чи яадгийн? Концертын дээрэгддэг. Чимээгүй гэж байна шүү. Сайн байна, Смолков. Ёстой сайн. Баярлалаа. Харин сүүлийнх нь ямар дөөр байсан бэ? Дөөр бишээ. Төгөлдөр хуур хийлийн концерт.
Тийм үү? Гайдна. Тань таалагдсан уу? Маш их. Аль хэсэг нь таалагдсан бэ? Бүх хэсэг нь. Баярлалаа. Зүгээр дээ. Маша, яах гэсэн бэ? Нөхөр дэслэгч. Би танд талархах гэсэн юм. Ийм сайхан хөгжим сонсоогүй удсан байх шүү. Баярлалаа. Баярлалаа. Надад үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Баярлалаа. Нөхөр ахлагч. Тусалсан чинь маш их баярлалаа. Таньгүйгээр концерт болохгүй байх байсан. Баярлалаа Олег. Зүгээрээ Эвелина. За баяртай. Баяртай. Сүрхий юм аа. Алишка. Тэд нар юунд чамд талархаад байгаа юм? Төгөл дөр хуурын хөглөхөд тусалсан юм аа. Чи юу? Яалаа гэж би байх вэ? Нэг хүнийг олсон юм. Баяра. Та одоо хайчих уу? Мэдхгүй. Ер нь харъя л гэж бодож байна. Зүгээр л одоо бүрэнхий болоод алхах амарч юм шиг. Би бүгдийг нь ойлгож байна. Хүргэж өгөлгүй яах вэ? Үгүй би өөр юмны тухайд би таныг гэрт чинь таксигаар хүргээд өгч болох юм шүү. Ер нь болно. Тийм үү? Только чувством пути